За сайн уу манайхаа та нартай уулзаагүй баг зэрэг удлаа. За өнөөдөр та нартай маш хэрэгтэй тийм зөвлөгөө өгөхөөр бэлтгэсэн байгаа. За тэгээ сүүлийн үед дэлхий дахина хүмүүс ер нь байр түрээсэлж амьдардаг тийм хэм маягтай болсон шүү дээ. Тэгээд тэр дундаас түрээсэлсэн байр нь сүнс чөтгөртэй, тэгээ энергийн хувьд бие махбодын хувьд ч гэсэндээ тухайн одоо түрээсэлж байгаа хүнээ зовоодог тохиолдол бид нар маш их сонсч ирсэн. Тэгвэл одоо байр түрээслэх гэж байгаа эсвэл бүр авахар зэхэж байгаа хүмүүс маань юун дээр анхаарах вэ? Энэ талаар мэдээлэл бэлтгэлээ. За тэгээ бүгдээрээ эхлэхээс өмнө subscribe болон лайка дараад өгөөрэй. За бүгдээрээ шууд хэрэгт орцгоё. За мэдээж сүнс гэдэг бол одоо нүд нь бол харагдахтаа харагдана, гэхдээ бас гарт баригдахгүй те шинжлэх ухааны үндэслэлгүйж олон одоо хүний туршлага юм уус бол домог ярианд одоо үндэслээд сүнс байдаггүй гэсэн яриануд байдаг шүү дээ. За тэгээ хэрвээ та яг одоо өөрийнхөө түрээслэх гэж байгаа байраа сүнстэй хэсгийг одоо мэдхийг хүсэх юм бол нэг хит хитэн шинж тэмдэг байдаг гинэ. За одоо та тухайн байранда ингээ орлоо штэ. Тэнгүүд нэг хит хитэн шинж тэмдэг илэрх нь байна. За тийм хамгийн ихний шинж тэмдэг гэх юм бол сэжигтэй дуу чимээ. Шүн болохоор одоо ингээд шал шажигнах те хүн алхаж байгаа юм шиг чимээ эсвэл хаалга савх мэд гих мэд маш тийм ойлгомжгүй дуу чимээнүүд ойр ойрхон гарч эхэлнэ. Та яг одоо хаанаас гараад байгаа юм болоо магадгүй дээд айлын болов эсвэл доод айлчин болов эсвэл хажуу айлчин болов гэж бодож иж магадгүй. Энэ дуу чимээ сэжигтэй дуу чимээ гарч байгаа юм бол таны байгаа байр чинь ямар нэгэн одоо юмтай байж магадгүй гэсэн үг юм байна л да. За тэгээд бас гинт одоо хүүт оргиж эсвэл одоо халуун хүүтэн мэдэрнэ ингээд давхцах ч юм уу те. Одоо ингээд таны өрөө чинь халуун байснаа гинт ингээд маш хүүтэн болдог байна л да. Хэрвээ ингэх юм бол бас энэ ямарваа нэгэн тийм supernatural те хэвийн бус үзэгдэл танаа гэрт байж болцшгүй илэрхийлдэг юм байна. За гэрэл цахилгааны асуудал. Гэрэл анивчих те өрөөний гэрэл чинь асаж унтрах те цахилгаан хэрэгсэл чинь байн эвдрэх эсвэл ингээд гацах гэх мэтчлэн тийм үйлдэлүүд гард юм байна. За мөн дараагийнх нь зүүдэнд нэг ижил хүн эсвэл ямар нэгэн үл таних хүний дүрт байнга танд үзэгдэх, зүүдлэгдэх. Гүн зүүд одоо ингээд таны ингээд гүн нойронд автж байхад чинь энэ зүүд их ихтэй болно. Тэгээ зарим хүний хувьд бол энэ нь сүнсэнд харуулна гэж ярьдаг шүү дээ. Сүнсэнд харуулгач тийм тохиолдол гард юм байна. Хэрвээ иймэрхүү тохиолдлууд гарч байгаа юм бол та нэн яралтай байраа солих хэрэгтэй гэсэн үг. За тайлбарлахгүй мэдрэмж. За хин нэгэн чамайг ингээд хараад ч байгаа юм шиг те. Эсвэл ингээд ганцаараа байхад чинь нэг тийм нуруу зарсгийсэн мэдрэмж төрдөг штэ. Ийм тайлбарлахгүй мэдрэмжүүд төрж байх юм бол та ер нь сайн ажиглаж явах хэрэгтэй гэсэн үг байгаа даараа. За мөн энэ мэдрэмжээс гадна тайлбарлахгүй үнэр. Одоо хөгцөрсөн ч юм уу те. Эсвэл цусны ч юм уу эсвэл нэг хүчний гих мэтчлэн тийм ихэнх үнэр хэрвээ ингээд таны аль нэг өрөөнөөс ч юм уу эсвэл байгаа газраас ч үнэртэх юм бол энэ нь бас одоо ямар нэгэн тийм зүйл танаа гэрт хорогдсон байхыг үүсгэдэг юм байна. За тэгээд хэрвээ та нохоо муур ч юм уу ямар нэгэн гэрийн тэжээмэл амьтанд хижээдэг байх юм бол одоо тухайн таны тэжээмэл амьтан чинь маш тийм сонин өвөрмөц тийм зан характер гаргах юм байна л да. Одоо амьтад нэг цэг рүү ширтэх те хуцах эсвэл зүхтах эсвэл одоо ингээд унтам хаарах ч юм уу те эсвэл маш тавгүй болох гэх мэтчлэн тийм шинж тэмдгүүд илэрдэг юм байна. За тэгээд бид нар магадгүй одоо эхлээд тэр агенттайгаа гэрээ хийгээд тэр байранда аль хэзээ нүгэд орцсон тохиолдолд энэ шинж тэмдгүүд илэрнэ. За тэгвэл яг авахаасаа өмнө те тухайн байранд орохоосоо өмнө яаж тэр байрыг шалгаж үзэх вэ? Нэгэнтээ одоо ингээд авсны дараа ийм тохиолдлууд гарах юм бол бас тэгээ лам хараар явах гээд өчнөө зардал гарна шүү дээ. За тэгвэл дараагийн хэсэгтээ та бүхэндээ байр шинээр авах байгаа бол эсвэл байрандаа яг нүүж орохоос өмнө хэрхэн тухайн байрыг одоо хий үзэгдэлтэй эсвэл ямар нэгэн зүйлтэй гэдгийг мэдвэ энэ талаар зөвлөгөө оруулъя. За орохоос өмнө одоо тухайн байрны сүнстэй хэсгийг мэдэх нэг 6 арга та бүхэндээ хэлж өгье. За эхний арга гэх юм бол та өмнөх эзэн юм эсвэл хуршүүдээс асуух. За байр түрээслүүлэх гэж эсвэл зарах гэж байгаа тухайн эзэнтэй энд өмнө нь ямар хүн амьдарч байсан бэ? Ямар нэгэн осол юм эсвэл энд ямар нэгэн хүн нас барж байсан гэдгийг сайн асуух хэрэгтэй. Мөн гэрээнээрээ бүр тусгасан ч болно гэж байгаа. За мөн хэрвээ тэр байрны эзэн хангалттай мэдээлэл танд өгөхгүй байх юм бол хуршүүд тэгээд байшингийн одоо хамгаалагч манаач те ойр орчмын одоо хүмүүстэй ярилцаад энэ байрныхаа талаар эхлээд мэдээлэл судлах хэрэгтэй.
За тэгээд энэ байрны талаар ер нь хүмүүс юу гэж ярьдаг вэ? Энерги нь ямар вэ? Тэгээд ямар хүмүүс амьдардаг гэдгийг маш сайн судлах хэрэгтэй. Яг сэтгэлийн хөөрлөөрөө за энэ гоё байр байна, ийшээ орё гэд шууд орчиж болохгүй юм байна шүү дээ. За дараагийн арга маань интернетээр хайх. За Монголд ч гэсэн боломжтой. Яг тийм бол Монголд ч гэсэн одоо ийм супернатурал те сүнсч төрийн талаар судалдаг хүмүүс маш их болсон. За тэгэхээр та байрныхаа хаягаар Google дээр эсвэл Facebook-ээс хайлт хийж болно. За тэгээд энэ байранд ер нь урд нь ямар шоу хэрэг гарч исэн юм байна гэдэг нь тухайн мэдээлэлээр бол гараад ирэх юм байна л да. За тэгээд тухайн байранд осол болж исэн юм уу, амиа хорлолт болж исэн юм уу те гэх мэт түүхүүдийг та судалж үзэх хэрэгтэй. За дараагийн нэг шалтгаан хэм бол байрны үнийг шалгах. Хэрвээ таны авах гэж байгаа байр эсвэл хөсөх гэж байгаа байр чинь бусад яг ижил төрлийн байрнаас хит хямд юм уу эсвэл одоо байх юм бол энэ нь ямар нэгэн асуудалтай гэсэн үг. За жишээлх юм бол 3 өрөө байр мөртлөө маш хямд түрээстэй байлаа гэж бодно штэ. Тэнгүүд тухайн одоо хотгонд ч юм уу яг 3 өрөө байр нь ямар ханштай байна гэдгийг та судлах юм байна. Хэрвээ хит хямд байх юм бол бас ноото гэж үздэг юм байна. За дөрөвдүгээр арга нь хэм бол за газрын албанаас хуучин бүртгэл тэгээ бүр хэрэг гарсан эсийг одоо лавлгааг нь бүр авч болтго юм байна. Хэрвээ та үнэхээр хэдэн зуун саяар те орон сууц худалдаж авах гэж байгаа бол хуучин орон суудсан дээр баг ийм лавлгаа авцсан танд илүү ашигтай болох гээд байна шүү дээ. За тэгээ хэрвээ тухайн байранд албан ёсоор гинт хэрэг нас баралт бүртгэгдсэн бол зарим тохиолдолд газрын алба цагдаа одоо орон нутгийн бүртгэлтэн тухайн байранд одоо ийм юм зүйлүүд болж исэн гэж бүртгэл байдаг юм байна л да. За тэгээд бүр үнэхээр баталгаатай болох юм бол ингээд энэ бүртгэлийн хүртэл авч болд юм байна. За тэгээд та байр үзэхдээ эхлээд ингээд орохдоо тухайн байрныхаа хид хідэн зүйлийг анхаарах хэрэгтэй юм байна. За байр нь ингээд ороод ирэхэд ингээ хүүт оргисон эсвэл маш харанхуй байдаг гинэ сүнстэй байрнууд. Тэгээд ямар нэгэн тийм дотор бачимдсан ч юм уу эсвэл толгоо өвдсөн мэдрэмж хэрвээ төрж байх юм бол тухайн байрны энергийн түвшин маш сул, маш муу энергитэй байр байна гэсэн үг байд юм байна. За дараагийн зөвлөгөө маань одоо тухайн байрны яг ороход бэлэн мөртлөө эзэн нь сүү өргөөрөө лам оруулж одоо ном уншуулаарай гэх мэт одоо зөвлөгөө өгж ивэл тухайн байр бас с ิจ гтэй гэж үздэг юм байна. За мөн байрны буланд хүч эсвэл арц одоо ингээд уугуулад орхисон ч юм уу те ийм байх юм бол с ิจ гтэй байд юм байна. За мөн байранд одоо с ิจ бүхий одоо буддын зураг, судар, идээч юм уу тийм зүйл байх юм бол энэ нь бол маш с ิจ гтэй гэж бас үздэг юм байна л да. За дараагийн хэсэг дээрээ бүгдээрээ одоо монголчуудын сүнстэй одоо байр те муу ёрын тийм газартай холбоотой тийм сэрэмжлүүлгийн талаар бүгдээрээ ярилцгаая. За манай монголчууд бол осол те нас баралт болсон байрыг бол маш их цээрлдэг. За нэг хэн нэгэн хүн одоо тухайн байранд амиа алдсан те нас борсон бол тухайн одоо хүний сүнс нь амар тайван одоо дээшээ дэвшиж чадахгүй тэгээд тэр тухайн байранда хорогддог гэж манай монголчууд үздэг. Тэгээ ер нь бол ийм байранд орохоос маш их одоо цээрлдэг. Тэгээ эсвэл лам одоо хуургаар ном уншуулж иж сайн ариулж иж оруулдаг тийм заншилтай байх нэ. За мөн манай монголчууд маань зүүн урд зүг рүү одоо нарны урсгалын эсрэг зүг гэсэн үг л дээ. Тийм хаалгатай юм эсвэл цонхтой байрыг ер нь бол аваад димий гэж үздэг. Тэгээ нарны одоо тойрог гэдэг нь шүү дээ. Нарны чиглэлийн эсрэг байрлсан тийм хаалгаар дандаа тийм сөрөг энерги орж ирдэг гэж үздэг юм байна л да. Тийм болохоор ийм байрыг бол бас анхаарах нь зүйтэй гэдэг юм байна. За мөн хүйтэн гэрэл багтай байр. Одоо хит харанхуй те сэрүүн чийг дагсан байрыг бол сүнс оршиход одоо хамгийн тохиромжтой байр гэж үздэг. Тэгээд та тухайн байрыг шалгахдаа бол өмнө нь хэдэн хүн түрээсүүлж байсныг бол маш сайн асуух хэрэгтэй. Маш богино хугацаанд олон хүн түрээсэлсэн байх юм бол тухайн байр ямар нэгэн одоо юу гэх юм дэвтэй ч юм уу тийм байж магадгүй гэж үздэг юм байна. За сүнсээрээ алдартай хамгийн одоо номер 1 улс гэх юм бол бидний сайн мэдэх Япон улс маань орно гэж би бол хувьдаа боддог. За тэгвэл Японд ийм байрыг яаж шалгах юм бэ те? Японд одоо яг ийм сүнстэй ч юм уу эсвэл ингээд осол гарсан байрыг Жико Буккен гэж нэрлэдэг юм байна. За энэ осол гарсан байр нь одоо хүн байр нь амиа алдсан те амиа хорлсон гэмт хэрэг гарсан сүнстэй одоо гэж цуу яриа ингээд дийгдсэн байрнуудыг ингэж нэрлэдэг юм байна л да. За тэгээд зарим түрээсийн одоо сайтн дээр бол
Жико Букен гэж бүршүүж болт юм байна. Жишээлх юм бол одоо манай Монголын үнэгүй цэг хэмээн дээр сүнстэй байшин гэж бүршүүгдэх нь байна шүү дээ. Тэгээ бүршүүд юм байна л да. За тэгээ түрээслүүлэгч нь бол хуулаараа бүр ийм байрнуудыг заавал мэдэгдэх ёстой байдаг. Ийм мэдээлэл хуультай байдаг. Хэрвээ хүн нас барсан бол түрээслүүлэгч тухайн мэдээллийг дараагийн хүнд заавал хэлэх хуультай байдаг. За тэгээд гэхдээ зарим нь болохоор одоо ингээс нууцсан байдаг. Энэ нь бол одоо санамсаргүй ингээд би хэлээгүй маа гэх мэтчлэн ингээд нуусан байт юм билэ. Гэхдээ бол хуулаараа заавал мэдэгдэх ёстой байдаг. За тэгээ Японд бол сүнстэй байрны шинжүүд нь ямар шинж тэмдэг илэрдэг вэ гэх юм бол бас тайлбарлахгүй дуу чимээ. Өмнө хэлсэн шүү дээ. Ямар нэгэн чимээ гардаг. За цаг хугацааны гажуудал гэж байгаа хгүй. Энэ болохоор цаг зогсох те. Эсвэл одоо ингээд цаг нь ингээд буруу эргэж явах ч юм уу те. Сүнстэй байрнуудад ихэнхдээ цагны дуу чимээ гардаг гэж байгаа хгүй юу. Айгуу сонирн багаз. За тэгээ цахилгаан хэрэгсэлхийн унтрах, эвдрэх. За мөн адилхан тий. За тэгээ нойрондоо хүний дуу, тэг хүүхэд ойлгох дуу чимээ, эмэгтэй хүний гинний дуу чимээ сонсогддог. Яг унтаж байхад нь. За иймэрхүү одоо шинж тэмдэг илэрх юм бол тухайн байрыг сүнстэй гэж үздэг юм байна. За тэгээд Японд бол энэ сүнстэй байрнуудыг ариусгах ёс гэж бас хийд юм байна л да манай Монгол шиг. За тэгээ Шинто шашны Камидана тахилын тавиур байрлуулт юм байна. Одоо тухайн сүнсийг харагдах те одоо амьрлуулах гэдэг утгаараа. За мацуурын химээг ёслол хийж сүнсийг бас тайвшруулт юм байна. За тэгээд тухайн байрандаас хүч өгүүлэх одоо ариун усаар угаах те гэх мэтчлэн бас зан үйлүүдийг хийж болт юм байна л да. За дараагийн бас нэг орон сонирхолтой орон гэх юм бол мэдээд Солонгос орн маань орох байх. За тэгвэл Солонгост ийм сүнстэй байшнуудыг яаж шалгах юм бэ те? За Солонгост ийм сүнстэй байрнуудыг Kyushin Tulin Jib гэж нэрлэдэг юм байна. За уучлаарай миний Солонгос хэлээс зүгээр нэгдүгээр төвшин шүү. Гэтэ бас буруу дуудсан байж магадгүй. За Солонгост ч гэсэндээ одоо сүнстэй байрны тухай бол маш их тийм гүнзгий итгэл үнэмшил хүмүүсийн дунд байдаг. За тэгээ хэрвээ одоо тэр байранд нь хин нэгэн амиа хорлсон одоо ямар нэгэн хүчирхийллийн улмаас гэмт хэрэг гарсан байх юм бол уг байрыг ерөн сүнс хорогдсон байж болцсошгүй гэж одоо үздэг юм байна. За тэгээд с ิจ гтэй байрыг Солонгост бол яаж шалгах вэ гэх юм бол Kakao Talk гэдэг байдаг шүү дээ. Тэр нь шиг Kakao Map тэгээд Naver зэрэг сайтуудаас, хайлтын сайтуудаас тухайн байрыг хайж тухайн байрны түүхийг нь шалгана. За зарим хэрэглэгчид бол Reddit-тэй Naver Cafe зэрэг байрны одоо талаар бүр бичлэг хийцэн байдаг. Тухайн бичлэгийг үзээд энэ байр чинь сүнстэй юм байна гэд мэдээлэл авд юм байна. За тэгээ сүнстэй байрны шинж тэмдгүүд нь болохоор солонгосчууд яаж ингэж илэрдэг вэ гэх юм бол байнгын толгой өвддөг гинэ тухайн байранд ороход. Тэгээд ингээд тайван байж чадахгүй ингээд байнгын ямарваа нэгэн зүйлээс болж ингээд сэтгэл нь байнга зовиндог. За агаар нь хүнд агаар гэдэг байхгүй. Одоо ингээд ямар нэг юм ингээд чамайг дарцсан юм шигтэй ингээд амьсгалахад бид нар нэг тэгдэж штэ. Яг тийм агаараар амьсгалдаг гинэ. За хаалга гинт савгдах. Гэрэл анивчих. За мөн Японд бас адилхан байсан шүү дээ. За тэгээд иймэрхүү байранд хэрэг орох юм бол тийм сэтгэл гутралд орох ч юм уу те маш тийм гонигтай мэдрэмж төрдөг гинэ. За мэдээж гэрийн тэжээвэр амьтандаа бол амьтад бас маш с ิจ гтэй тийм жирийн бэдгүү тийм үйлдэлүүдээ гаргаж эхэлт юм байна. За тэгээд солонгосчууд маань ийм байрандаа яаж зан үйл хийдэг вэ гэх юм бол фэншүү болон одоо ламбо утганыг бол оруулдаг. Тэгээд засал хийлгдэг юм байна. За солонгос хүмүүс маань дайр авах те түрээслэхийн өмнө тийм фэншүүгээр дагнсан тийм шинжээчдийг дайрандаа бас түрээслээд тэгээд хөслөөд авчаад ингээд шалгуулт юм байна л да. За тэгээд зарим нь болохоор шаман буюу одоо манай Монголын бөө утганыг бол залж одоо энэ байр маань сүнстэй байна уу сүнсгүй байна уу гэдгийг нь бол шалгуулт юм байна. Тэгээ бас зан үйл хийлгдэг. Ба зарим тохиолдолд бол бас тухайн байранд тийм сахиус бол наадаг тийм зан үйл хийлгдэг юм байна л да. За тэгээ хэрвээ муу газар гэж үзэх юм бол ариусгах тийм ёс утлах те тариа будаа өргөх зэрэг зан үйлийг бас давхар хийд юм байна. За тэгэхээр одоо дэлхийд дахинд л ийм сүнстэй байрыг шалгах янз бүрийн арга байдаг юм. Гэхдээ энэ дундаасаа бол нийтлэг нэг хэд хэдэн шинж тэмдэг байгааг та бүхэн анзаарч байгаа байхаа. За тэгээ та бүхэн бас Солонгос Японд руу нүүж байгаа бол те одоо манай Монголоос ч Япон Солонгост амьдардаг маш олон хүмүүс байдаг шүү дээ. Тийм бол та бүхэн бас яг энэ зөвлөгөөний дагуу шалгаад үзэхэд бас гэмгүүн байх шүү. За дараагийн хэсэг дээрээ та бүхэндээ Монголд болсон яг манай найз тохиолдсон заа юу. Аимшиг одоо ийм түрээсийн байрны тухай нэгэн болсон явдлыг та бүхэндээ ярьж өгөх болно. За тэгээд энэ болсон явдлаар та бүхэн бол маш олон зүйлийг мэдж авах байх гэж найдаж байна. За тэгээд болсон явдалд оръё.
За энэ үйл явдал бол одоо З гэх найзад маань тохиолдсон тийм бодит үйл явдал байгаа. За тэгээ найз маань бол анх одоо байр захиалчаа тэгээд тухайн байр нь ашиглалтанд орох хүртэл нэг хид хідэн байраараа бол түрээсээр амьдарч исэн билээ. Түрээсэлж амьдарч исэн билээ. За тэгээд энэ зураг бол нэг 2 3 байр бол сольсон гэж надад бол хэлсэн. За тэгээд одоо бол найз маань яармаг шинэ байранд орсон амар жимээр амьдарч байгаа. За тэгээд тэр яг сүнстэй байшинд анх бол нэг агентаар дамжуулж бол орсон байдсан байлээ. За тэгээ эхний 1 сар бол ерөөсөө юу ч мэдэгдээгүй гэж байгаа байхгүй юу. Тэгвэл яг орсон байр нь өмнө нь одоо хүн түрээсэлж байгаагүй гэж хэлсэн ч гэсэндээ одоо тавилгууд нь яг харахад шин юм шиг мөртлөө яг амьдраад ирэхэд нэлээд хуучирсан байсан гэж хэлсэн. За тэгээ уг нь бол тухайн байр нь бол хотын төв хувиар одоо бас гайгүй үнээр түрээсэлсэн мөртлөө одоо цонх нь баруун хойд зүг рүү харсан бас одоо 2 цонхтой өрөөтэй байсан гинэ. 2 цонх нь хоёулаа тийм нард ерөөсөө тусдгүй, нар үздэггүй тийм өрөөнүүд байсан гэж байгаа байхгүй юу. Тэгээ бас коридор хэсэг нь бол нэлээд харанхуй тэгээд тийм байр байсан юм билээ. За тэгээд яаралтай орох хэрэгтэй байсан болохоор бас дээрээс нөгөөл байсан болохоор ерөөсөө ингэж сайн шалгаагүй, ерөөсөө юу ч асуугаагүй зүгээр за оръё, үзэл оръё гэж орцсон. За тэгээд эхний 1 сар бол яг шөнийн 4 цагийн үед дээд айлын ч юм уу те хаанаас ч юм тийм нэг шалны тийм хүн явж байгаа юм шиг чихрэг чимээ сонсогддог байсан юм байна л да. За тэгээд за шүүн дунд одоо шоудж байгаа л орж ирж байгаа юм байлгүй дээ. Ерөөсөө эхлээд юм бодоогүй байлаа манай найз. Тэгээд сүүлдээ яг коридорт нь хүн одоо юм уу хүүхэд ч юм уу те пит гээд алхах тэг гүүх чимээ сонсогддог болсон юм байна л да. За тэгээд ерөөсөө З бүсгүй маань З бүсгүйгээ дуудчихъя. За З бүсгүй маань ерөөсөө тоодоггүй байсан юм байгаа. За ингээл нэмгэн хантаал тийм байр юм байна да. Хөршүүдийн маань дуул их сонсогддtiin мэн гэж бодож исэн юм аа. За тэгээд төд удалгүй тэдний коридорын гэрлэн бүр байсыгээ шатсан гэж байгаа байхгүй юу. Бүр 1-7 оны одоо хугацаанд 3 удаа шатсан байгаа. Коридорын гэрлэн. За бас балкон руугаа гарах гэж байгаад хөршгөө орооцолдуулаад хөршиг тогтоогч нь унаад өвдөрсөн бас. За тэгээ үүний дараа хөргөч нь маш эвгүй тийм мотор нь яг л одоо шатгаж байгаа юм шиг бас ингээд дуурдаг болсон гэж байгаа байхгүй юу. Юу ингээд шатгаж байгаа юм шиг дуурж байгаа тэгээ болчдөг гэсэн гэж байгаа байхгүй юу. За тэгээ энэ болгоно одоо араасаа ер нь тохиолог уудсан юм шиг байна. За ингээд нэг өдөр маш том осол гарсан. За шөлтөө хоол одоо буудингийнхаа яг гар хэсэг дээр ингээд тавьж идэх гэж байгаад гинт гой руугаа асгаад гоёа бүр маш аимшигт авчихсан. За тэгээд 14 хоног баг боолт одоо эмнэлгээс өрөөсөө салаагүй маш их одоо зардал гарсан. За тэгээд арай хийж түлхийг гайгүй болоод 7 хоног байтал хөлийнхөө шагааг бас хугалсан. За тэгээд энэ бол яг хуглаагүй баг зэргийн одоо зөөлөн эдийн гэмтэл болсон байсан. Тэгсэн ч гэсэндээ алхаж чадахгүй тэгээд 14 хоног бол гэртээ бол хэвцэн байт юм лээ. За тэгээ ерөөсөө бүтэл нь одоо бүсээр иргэн гэдэг шиг ерөөсөө үйлс нь одоо хазаац юм шиг амьдрал нь ерөөсөө болохгүй байсан. За тэгээ нэг хэсэгтээ ер нь арай гайгүй байж байгаад ахаад гал дээр одоо байн шарах гэж шарж идэх гэж байгаад нүүрлүү нь тос үсрээд нүрээ бас ахаад тусан байгаа. Үнэхээр сонирн байгааз зүг зүгээр байж байгаад ингээ хүн нүрээ түлхэн гэж байхавт те. За тэгээ энэ үйл явдал нь бүр цогсоо завгүй араараас ингээ өрнөд байсан байгаа. За тэгээ сүүлдээ бүр шүн унтаж чадхаа байгаад байн хар тардаг байсан байгаа. Тэгээ энэ найз маань одоо ямар нэгэн шашинд бүр нэг итгэдэггүй тэгээ тийм сүсэг бишрэлгүй хүмүүс байдаг шүү дээ. За тэгээ ерөөсө тоохгүй байсан юм. Тэгээ сүүлдээ бүр шүүн унтаж чадгаа байгаад за тэгээд энэ байр ер нь л бүтэхгүй байна. Ямар нэгэнтэй байна гэд сүсэг бишрэлгүй хүн хүртэл одоо мэдэрсэн гэж байгаа байхгүй юу. За тэгээд энэ байрнаасаа гарья гэд агенттай хэлсэн чинь нөгөө нэг зуурчилсан агент нь та гарахаасаа сарын өмнө хэлсэн байх ёстой. Хэрвээ сарын өмнө хэлээгүй гарах юм бол таны барьцаа мөнгөч өрөөс өгөхгүй. Тэгээд гэрээн дээрээ заасан байгаа. За та одоо гарч болно гэхдээ барьцаа мөнгөч өрөөс өгөхгүй гэдэг жоо байхгүй юу. Тэгээд барьцаа мөнгөнийхөө хэдэн сая төгрөгөөр бас шатна гэж юу ийсэн те. За тэгээд та нар маань байр хэрэг түрээслэх гэж байгаа бол тухайн түрээсийн гэрээн дээрээ ямар зүйл заалт байна гэдгийг маш сайн уншиж байгаараа бас хэрвээ сүнс чөтгөртэй байр байх ч юм билүү те энэ талаар бас гэрэн дээрээ тусгаж өгвөл бас зүгээр санагдсан шүү. За тэгээд ийм гэрэн дээр одоо ингэ сүнс чөтгөртэй ч юм уу те ийм заалт байхгүй болохоор одоо ийм шалтгаанаар гэрээгээ та цуцлах юм бол угаасаа таны үлдэгдэл мөнгө чинь өгөхгүй гэд өгдөг юм байна. За тэгээ энэ байрыг хэрвээ хэлчих юм бол хүний өмчөд бас халтсан хэрэг болж магадгүй. Гэхдээ Баян зүрх дүүргийн 26 дугаар хорооны Б-гээр хэлсэн нэртэй нэг тийм
хотхон шүү манайхаа. За яг хажууд нь бас сүнсээрээ маш шалтартай эсээр хэлсэн бас нэг хотхон байдаг. За тэр хотгонд бол маш олон хүмүүс амиа орлож нас барсан тийм хотхон байдаг. За тэгээд найз маань одоо энд байснаас ер нь за мөнгө төгрөгч яах вэ? За энд байж хахаар ер нь бол хурдхан шиг нүүе гэд гарсан байлаа. Тэгээд хэрвээ гараагүй бол цаашаад одоо амь насаараа ч хорих байсан юм уу те? Хинч мэдэхгүй шүү дээ. За тэгээд энүүгээрээ юу хэлэх гэсэн бэ гэхээр манайхаа байр түрээслэхдээ за та авахтаа ч юм уу те маш сайн судалж агаад өмнө нь яг хэдэн хүн түрээсэлж исэн юм бэ? Ямар хүн миний өмнө яг амьдарч байсан юм бэ? Эсвэл энэ байр чинь эзэнгүү байж агаад одоо ингээ би орох гэж байгаа юм уу? Тэ урд нь ингээ хүн амьтан нас урж исэн үгээд бүр үнэхээр сайн та асуух хэрэгтэй шүү. Хэрвээ та асуугаагүй орох юм бол та өөрөө л буруудна. Эсвэл бүр яг тэр түрээсийн гэрээн дээрээ бүр энэ сүнсчдэрийн талаар та бүр зааж өгөх хэрэгтэй юм шиг надад санагдсан. За тэгээд ер нь бол нэгтлэх тусам та одоо ингээд өөрийгөө л хамгаалж ийн гэсэн үг. Тийм болохоор сайн шалгаараа байр түрээслэж байгаа бол мөн худалдан авах гэж байвал. За тэгээд энэ зөвлөгөө маань та бүхэнд багчсан хэрэг болох байх гэж найдаж байна. За тэгээд баяртай. Манай подкастыг дэмждэг та бүхэндээ маш их баярлалаа шүү. Bye. Хөг байлаа.